Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн ерөнхий боловсролын 142 дугаар сургуулийн захирал Наран Цэцэг миний би та бүхэнтэйгээ мэдчилж байна. За миний би 1988 онд Оросын холбооны улсын Эрхүү хотын Улсын багшийн дээд сургуулийг физикийн багш мэргэжлэр төгснөөс хойш өдгөө хүртэл 35 дахь жилдээ боловсролын салбартаа ажиллаж байна. Эхний 10 жил багшлахдаа 1997 онд нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн 10-ын Б ангийг даан авч төгсгсөн. За дараагийн 18 жилд нь би сургалтын менежер, дүүргийн боловсролын хэлтсийн даргаын ажлыг хийлээ. За ингээд 2018 онд одооний энэ 142 дугаар сургуулаа цааш нэр нь хүлээн авч одоо ингээд захирлаар нь ажиллаж хамт олонтойгоо хамтарч ингэж ажиллаж ирлээ. За манай сургууль анх байгуулагдахдаа 46 багш ажиллагчтай 650 хүүхэдтэй анх байгуулагдчихсан бол одоо 81 багш ажиллагчтай 1400 хүүхэдтэй хичээлийн 2 байртай ингээд сургууль маань өдрөөс өдөрт өргөжин тэлж өнгөчнж авахж ингэж ажиллаж байна. За сургууль маань шинэвтер шин тутам байгуулагдсан ч гэсэн бидний амжилт бас жилээс жилд бол бас ахиж байгаа. За суралцагчдын маань спортын амжилт улсын хэмжээнд ТИБ болон өсвөр үеийн авраг шалгаруулах тэмцээний хүрэл медальтай баг төрлөө. Багш нар маань одоо ур чадварын уралдаан, илтгэлийн уралдаандаа мөн нийслэл улсын хэмжээний амжилтыг гаргасан ийм сайхан бахархам амжилттайгаар бид нар бол одоо ингээд энэ сургуультай энэ сайхан номын өргөндөө ажиллаж байна. За ингээд сайхан хамт олондоо за хайртай суралцагч, шавнартай, эцэг их асран хамгаалагч та бүхэндээ найз нөхдөд бүгдээрэнд нь энэ хорвоогийн хамгийн сайн бүхний хүсье өрөөё. Баярлалаа та нартай. Ч Наран Цэцэг нь 1966 онд Төв аймгийн Баян Чамдман сумын Маан тэмэх газар Чадраавлын 6 дахь хүүхдэн болон Мэндэлсэн. 1988 онд Оросын холбооны улсын Эрхүү хотын Улсын багшийн дээд сургуулийг физикийн багш мэргэжлэр 2002 онд боловсролын удирдлагаар 2011 онд удирдлагын академиг төрийн удирдлагын менежерээр тус төгссөн. Боловсролын удирдлагын магистр эргүүлэх зэрэгтээ 1988-аас 2001 онд Баянзүрх дүүргийн 14, 68, 97 дугаар сургууль физикийн багш. 2001-ээс 2005 онд 87 дугаар сургууль, 2005-аас 2009 онд Баянгол дүүргийн Мангийн зөвлөгөр сургууль, 2011-ээс 2018 онд Баянзүрх дүүргийн Амгалан зөвлөгөр сургууль, Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсийн даргаар тус ажиллаж байжээ. 2018 оноос одоо хүртэл нийслэлийн ерөнхий боловсролын 142 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байна. Боловсролын салбарт нийтдээ 35 дахь жилдээ ажиллахдаа багшаар 10 жил, сургалтын менежер, дүүргийн боловсролын хэлтсийн даргаар 18 жил, захирлаар 7 жил ажилласан байна. 1997 онд Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль 10 дугаар ангийг нэг удаа төгсгсөн байна. 2005-аас 2009 онд Баянгол дүүргийн Мангийн сургуульд ажиллаж байхдаа 1-р ангид элсэгчдээс сургууль бэлтгэгдсэн байдлын судалгаа, боловсруулан ажиглалт, тандалт судалгааны ажил хийж байсан ба одоо энэ иршлээр судалгааны байгууллагуудад улсын хэмжээний тандалт судалгааны ажил хийдэг болсон байна. 2011-ээс нийслэлийн ерөнхий боловсролын Амгалан зөвлөгөр сургуульд сургалтын менежерээр ажиллаж байхдаа бага ангид багшийн давуу тал, авиас цугуурлан, анги дугуйлан, санаачлан хэрэгжүүлсэн ба үйл ажиллагаа нь одоо хүртэл 142 дугаар сургуульд тогтмолцсон. Төвний удирдаж буй тус сургууль нь эко сургууль олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж 2020 онд хүрэл гэрээгээ, 2023 онд мөнгөн гэрээгээ, 2025 онд алтан гэрээгээ ногоон дүгний болцлыг тус хангасан бөгөөд багш удирдлагууд ур чадварын болон илтгэлийн уралдаанд суралцагчид нь спортын төрлүүдээр нийслэл улсын түвшинд тогтвортой амжилттай оролцсон байна. Тус сургууль нь 2018 онд үүсгэн байгуулагдж
2019 онд сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн боловч богино хугацаанд ачаалал нэмэгдэж 2021 оноос ээлжийн коэффициент нь 2.6-д хүрч 3 ээлжинд орох нөхцөл үүссэн учраас захирлын хувьд зэрэгэлдээ баригдаж буй барилгын зорилтыг өөрчлүүлэх, сургуулийн байр болгон ашиглах талаар холбогдох газруудаа шуурхай мэдэгдэж, идэвхжүүлэн ажилласны дүнд 2022 онд уг барилга бүрэн ашиглалтанд орж, тус сургууль нь түрээсийн журмаар ашиглаж ирснээр ээлжийн коэффициент нь 1.6 болж буурч, хүүхэд суралцах, хичээлийн бус цагаар хөгжих бүрэн боломжтой сургуулийн орчин бүрдэж, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой ажил боллоо. 2022 оноос хэрэгжиж буй багшийн гүйцэтгэлийн үнэлгээний амжилт жилээс жилд дахиж ирсэн бөгөөд 2025 онд үнэлгээгээр багш нарын 71.4% нь 1-ээс 4-р түвшинд, байгууллагаараа 3-р түвшинд үнэлэгдлээ. Сургууль байгуулагдсан цагаас эхлэн хүүхдийн хөгжлийг онцгой анхаарч, нэн тэргүүн тавьж ирсэн бөгөөд энэ чиглэлээр олон ажил санаачлан зохион байгуулсны үр дүнд одоо тус сургуулийн заглагаан хөгжмийн 2 дахь үеийн хамтлагтай өсвөрийн улсын аврал шалралт тэмцээний хүрэл медаль, T-болын багтай, хар бөмбөг, сагсан бөмбөг, жуулаа, чөлөөт бүхийн секс дугуйлан сурагчид дүүрэгтэн амжилттай тэргүүлж байна. Сургуулийн бодлого хөтөлбөрийн шинжилгээг мандайлан чиглүүлж 2020 оноос математик, англи хэлний төрөлцсөн сургалтын анги, 2024-өөс 2025 оны хичээлийн жил гар бөмбөгийн төрөлцсөн сургалтын анги, 2025-аас 2026 онд хичээлийн жил сагсан бөмбөгийн төрөлцсөн сургалтын ангийг тус нээж хичээлүүлж байна. Биеийн дамжин төрөлцсөн сургалтын ангийн нээн хичээлүүлсэн наран цэцэг нь удирдлагын мандайлыг байнга хэрэгжүүлж, сургуулийн үйл ажиллагааг судалгаа шинжилгээний ажлын үндсэн дээр зохион байгуулах нь чухал болох нь зарчмыг баримтлан судалгаа шинжилгээний ажлыг асралтгүй хийж ирсэн ба улсын илтгэлийн уралдаанд 3 дугаараар 1 удаа, тусгай байр 2 удаа, нийслэлд 2 удаа тэргүүн байр эзлэж, дүүрэгт 4 удаа 2 дугаар байр тус эзэлсэн амжилт үзүүлсэн байна. Хүн амын бие биедрийг чирэгжүүлэх, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлцгээе. Улсын зөвлөгөөний шилдэг илтгэлүүдийг эмтгэл болгох, биеийн дамжин хөгжлийн өнөөгийн байдал, үйл ажиллагаа 2017 онд хахлах ангийн сурагчдын мэргэжил сонголт, шинжлэх ухааны үндэслэлтэй хандхан, илтгэл, отон дэнгэрэг сургуулийн хүүхд хөгжлийн төлөвшил, олон улсын шинжилгээний баг хурлыг шилдэг илтгэлийн эмтгэл, номонд тус хэвлэгдэж олны хүртэл болсон энэ чиглэлээр багш нартаа байнгын зөвлөгөө зөвлөмж өгдөг ба илтгэл багш нарын ур чадварын уралдааны амжилтаар сүүлийн жилдээ дүүрэгтэн тэргүүлж байна. Мөн сургуулийн менежерээр ажиллаж байх үеэс багш нарын спортын тэмцээнд теннис болон улс таталтын төрөлд дүүрэг нийслэлдээ медаль баринд шалгарч байсан. Эрхэлсэн ажилдаа өөрийн сэтгэлээр хандаж, ямагт бусдыгаа мандайлан ажилласан өндөр өрнөлөгдөж, 2016 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 2021 онд алтан гад солонгоор шагнагдсан. Наран цэцэг нь багаар ажиллах чадвартай, хамт олондоо нэр хүндтэй, зөв үлгэр дуурайлалтай, үнэн шудар, аливаа асуудлыг шийдвэрлэх зохицуулах чадвар өндөртэй, байгууллага болон багш ажилчдын үлгэрлэн мандайлж, зөвлөж, туслаж, дэмжиж ажилладаг тэргүүний удирдагч юм аа. Захирал наран цэцгийн хэнийг ч хүн гэдэг талаас нь харах хэрэгтэй гэсэн гол зарчмаар баримталж ажилласаар, хамт олноо удирдсаар, эднэр нь бас бахархсаар, хөдөлмөрөөр жигүүрсээр байна. Хийж бүтээсэн бүхний чинь үр шимийг мянган хүүхэд хүртэх болно. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн минь төргий. За намайг инх дуулга гэдэг биологийн багшаар 20 дахь жилдээ ажиллаж байна. За миний би 2009 оноос эхлэн амгалан цэцлбэр сургуульд байгаасаа л наран цэцэг захирлын удирдлагын доор ажиллаж ирсэн билээ. За энэ хугацаанд олон
олон амжилтуудыг хамтдаа бүтээлсэн билээ. За 2019 оноос эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 142 дугаар сургууль гэсэн шинэ гал болгоныг батрааж хамтдаа өдөө хүртэл ажиллаж иржээ. За энэ хугацаанд бол олон улсын эко сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлж хүрэл гэрээгээ, мөнгөн гэрээгээ, ногоон төв бүргэмшлийг хүртээд байгаа байлээ. Энэ бүхэн бол захирал таны удирдлагын доор ажиллаж хичээнгүй хөдөлмөрч зан шудраг байдал энэ бүхэн хамт олон биднийг зөв чиглүүлж хамтдаа бүтээлцэж ирсний үр дүн билээ. За ингээд тантай хамт ажилласан хугацаа бол үнэхээр үн цэнтэй байлаа. Олон зүйлийг танаас мэдэж авлаа. Ажилдаа мэргэжлээ. Олон амжилтыг хамтаа бүтээлцжээ. За ингээд таныхаа цаашдын ажил хөдөлмөрттэй өндрөөс өндөрт амжилт хүсье. Мөн эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Тандаа үргэлж талархаж явдаг шүү. Баярлалаа. Сайн байна уу? Би 12-ийн Б ангийн сурагч би Наранбаатар байна. Би 142 дахь сургуулийг анх үйл ажиллагаа явуулж эхлээд гиснээс нэш нийт 8 дахь жилдээ одоо инхүү суралцж байна. Маань сургууль нь маш олон чадвартай багш нар мундаг хүүхдүүдтэй сайхан зөвлөгөө орчинтай гэдгийг би өдрөөлсөн мэдэрдэг. Маань сургуулийг бий болгоход хамгийн их сэтгэл зүрхээ гаргасан нэг би захирал багш байгаа юм боддог. Сурагч бидэнд зөв үний үлгэр дуурайл болсон захирал багштай нийт сурагчдынхаа өмнөөс энэхүү сургуулаа сурч төгсөөд эх орондоо хэрэгтэй мундаг сайн сурагч болно гэдгээ сурагч биднэр нь амлаж байна. Захирал багштай цаашдынх нь амьдрал гэр бүлд наад жаргал эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё.